За сайн байцгаана. Манжир хотын аяллаа талаар товчхон мэдээллийн чанартай бичлэг хийж энэ хүннүү eerээр бол 525 мянгаар ирж байгаа манжирлуу нисч очих юм нислэгийн хуваар байд юм байлээ. За манжир хот нь болохоор энэ зүүн захад байрсан жоохон салхи ихтэй хүтэн хот байлээ. Тойроод бол одоо энэ салхин захлаан салхины синсүүд ихтэй байд юм байлээ. Тэгээ заавал манжирт очиад үнтэй тэр буудалд нь бохгүйгээр 100 он төлөөд одоо энэ бичлэгэнд харагдаж байгаа нь өрөө бол 100 оноор орсон хөөхөн бас тохилог өрөө лээ 2 өрөө тэр Шангрилаа энтер гэж буудал нь бол 400 орчим онтой байлаа. Тэгээ шөнийн цагаар бол алтан манжир гэдэг нь бол яалчгүй тийм байт юм байлээ. Гэрэл ихтэй өнөөдөр худалдааны гудамж нь харагдаж байна. За тэгээд манжирд бол 4 он жоохот одоо шопинг хийгээд бүх үзэх юмнуудыг үзээд ирсэн жижигхэн томхон хот байлаа. Энэ музейд нь байрладаг бас нэг юм заврын юм байсан. Энэ болохоор 45 давхар ресторанд нэг дээр оройн иргэдэг ресторан дээр гарч хоод идсэн баг. Энэ хүний 198 оныг төлөөд энэ иргэдэг ширээн дээр суугаад манжуур Оросын захын бас нэг хот тэгээд үзээд хоолоо идэх юм байлээ. Бас хажуугаар нь бас хөрхөө урлагийн тоглолт болт юм байлээ. За энэ матриш гэж буудлын дотор тал нь харагдаж байна. Матриш гэж буудал нь бол одоо засвартай байгаа гэж 100 нийт юм бэл. Ер нь манжирт бол зуны 3 сард бол хятадын дотоодын жуулчлагч нар жуулчид бараг 3 сая орчим ирээд ер нь өмнөд нь бол үнэтэй болчихсон юм билээ. Тэгээд хавар намрын цагаар ирвэл үнэн нь бас арай гайгүй байт юм билээ. Манжир хотын ойр хажууханд нь бас хүлэн нуур гэж байт юм билээ. Нэг 25-30 км орчим алхаад яваад очдог. Энэ хүлэн нуур нь болохоор бас нэлээд том нуур байлээ. За тэгээд ерөөхдөө ингэж буцсан. Баярлалаа.